Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөнд төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайнаа болон хөтлөгч Оминор ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд дахин шинэ өглөөний мэндийг хүргэе. Гадаа бороо шивэрсэн бүрхэг өдөр байна те. За, ирсэн байх гэж бодож байна. Ямар ч гэсэн Улаанбаатар хотыг яагаад гэвэл үнэхээр хүчтэй бороо орлоо. Тэгэхээр манай тэр авийг бол бүр ингээд юугаад үер баг дайраад өнгөрсөн юм шиг шүү дээ. Зам дээр гараад ирсэн чи уулнаас ингээд чулуунуудыг ингээд бүр ингээд замаар урсгаа заа. Нөгөө замаар ингээд усан дотор урссан чулуу манд нөгөө нэг барилгын 0.5 хайрах шиг л харагдчих шүү дээ. Одоо ажилтаа хүн бол одоо хамж аваад тий бас барилгын нэг юугаа материал хэмжихээр л харагдчихсан. Би тэгээд бас бодлоо. Би өөрийнх нь бодоод байгаа шүү дээ тий. Та нас бодлоо болчихгоо. Би ганцаар бодоод байсан. Нэгэн цагт бурхан усаар энэ дэлхийг тэрвэрлж исэн. Хүмүүс нэгнийгээ ятгаад, нэгнийгээ бүр 120 жил ятгаад тий. Хүмүүс ингээд нэгэндээ сануулад ерөөсө болоогүй учраас усаар нэг удаа шийтгсэн. Хоёр дахь удаага бол ус биш байх болно гэдгийг Библи бол санаалсан. Тийм болохоор ийм хүчрхэг ийм аадар бороо орсон үертэй. Тэгээд түүний ингээд дараа ингээд цэвэрлэгдсэн урсган одоо тэ хуу хаман отсон ийм дүрхийг харах болгонд та хүмүүс тэрийг ингээд санаж байгаасаа айц хүүцээр шарна. Тийм аюулын донд бурхан өөрийнхөө хүмүүсийг мартахгүйгээр ялгаж авч авардаг гэдгийг юм санаж байгаарай. Ийм л одоо гүнзгий юм бодоол. Өөр хүмүүс бол тэг хөөх ямар их ус орсоо ингээд бодлоо. Тэгсэн чи ийм юм ботцсон. харин За тэгээд та бүхэн маань сайхан өглөөний мэнд төргий. Үнэхээр гоё агаартай шүү. Омын эдгээр бол одоо энэ эфирийн гадуур чимээ шуум орохгүй байсан бол нэр цонх хонгоолгомоор л байна нэр. Харин тийм гадаа маш гоё чигний борооны үнэртэй байна. Тэгээ энэ зүйл ч гэсэн бидний сэтгэл зүрхийг маш гоё тайвшруулдаг. Учираас бас та гоё хүн болгон гоё агаарт гараад гадаа гоё агаар амьсгалж байгаа ах гэж бодож байна. Тэгээд пастрийн сая хэлсэн ялтчгүй айгүй их тунгааж боддог ямиг арай одоо гүн үнзгий өөр утга агуулгатай боддог юм шиг санагддаг. Тэгээ би ч гэсэн нөгөө нэг хажуунаас нь суралцах гэж маш их хичээж байгаа. Тэгээ гадуур алхахтаа ч гэсэн зүгээр нэг алхах биш. Ямсыг анзаарах, ажиглах гэдэг өөрөө маш чухал гэж би суралцж байгаа. Тийм болохоор бас хажуунаас нь маш их зүйлийг сурах хаа гэж бодож байна. Амен. Омегаас бас их юм сурж байгаа. Одоо энэ Хермоны шүүдэр нэвтрүүлэг биднийг их өөрчилж байна. Харин тийм. Бид бүгдийг өөрчилж байна. Та бүхэн бидэнтэй хамт байгаагаараа биднийг өөрчилж байна. Бид хамтдаа эзний үгийг ирэн хааж байгаагаа бид бас өөрсдөө өөрчлөгдөж байна. Тэгээд эзэн энэ одоо агаарын цэнхэр далганаар биднийг ингээд хамтдаа өөрийг нь ирэн хааж, өөрийг нь магтан дуулж, өөрийнх нь өмнө ирж бас залбирч одоо тэ нэгнийгээ өрөөх боломжийг өгсөнд маш их талархаж байна. Мэн. Тэгэлгүй яах вэ? Энэ өглөө бид хамтдаа үргэлжлүүлээд Иремья номноос суралцгаална. Тэгэд бид бас амралтаа авах ойрцсон учраас бас догтлол хүлээлт маш олон зүйлсэг байна. Тэгээд өнөөдөр болон маргааш Хермоны шүүдэр маань шууд яваад амралтаа төр завсарлаж байгаа, зуны төр завсарлага болж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ч гэсэн та бүхэн маань үргэлжлүүлэн залбирал дотроос сэргийг үргэлж залбирсаар бас давталтын дахин дугааруудаа давтаж сонсож бас эзний үгээр цэнэглэгдсэн тэдгэр өдрүүдийг тэр зуныг бас өнгөрөөгөөрэй гэж та бүхнийг уриалъя. Тэг хамтдаа эзний үг рүү орохоос өмнө магтцгаая. Тэгээ та эзний өмнө ирээд баяр хөөртэйгээр түнд магтаалыг өргөөрэй.
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр Ирмая номын 2-ын 35. За яагаад 10 дугаар бүлэг явж ирснэ гинтхэн буцаад ингээд өсөрчвэ гэж бодож байгаа бах те. Бид нэр заримдаа ингээд явж байгаад шаардлагатай бол эргэж явж сурах хэрэгтэй. Заримдаа явж байгаад хэрэгтэй бол пауз авч, зогсолт хийж, засварлага авч эсвэл дуугүй болж те ярихд биш сонсоход тийм үү? Хийхэд биш хийж байгаа зүйлээ ажиглахад те одоо юу гэдгийг хүмүүсийн нүдэнд ямар нэгэн юм хийж харагдахад биш харин жоохон ингээд надаар хэлхийг хүсэж байгаа зүйл ч юм уу гэж асуух. Тийм цагийг бид ингээд гарах хэрэгтэй. Өнгөрсөн 7 хоногт сумын пастор надтай ингээд битгаар ингээд сүмийнхаа шалыг угаагаад байжсан чинь. Сайн ах та ингээд надаар юу хэлгмээр юм гэхгүй. Гөө хүн надаас гэж асууж байгааг юм гэлээ. Тэгэхээр би юу гэж бодсон бэ гэхээр гүй би мэдгүй байна. Тэ баярлалаа. Тэгтээ би ингээд нэг марж аваад өгч гэх нэг жоох хөвчг тэгж болохгүй шүү. Тэгээ би харин би нэгэнт энд байгаагийнх таныг үгийн үйлчлэл дээр хүчрхэг болгох чинь жоохон ч гэсэн туслахын санал гэж бодож байна гэж. Тэгэл одоо хүртэл тэр миний дотор бодогдоод байсан учраас би нөгөө нэг 10 дугаар бүлэг явж ирснэ гинт буцаад энэ хэсэг их чухал юм байна гэдэг рүү эргэж ирээ таавантайгаа олж байгаа шүү. Ирмая 2-ын 35. Би гимгүй уур хил надаас үнэхээр зайлж үзэгтэн нүгэл үлдээгүй. Би нүгэл үлдээгүй гэсэн төлөө би чамайг шүүх болно гэсэн эзний одоо зэмлэл тунхаглалын үг байна. Хүн өөрийгөө өмөрөхөд өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс их цаг хүч хөдөлмөр зарцуулдаг гэваад та. Би энэ асуултыг сая өглөө яриад энэ хин омоогоос асуусан байхгүй. Өөрийгөө өмөрөхөд цаг одоо хүч их зарцуулах уу эсвэл одоо тий уучлалт гойход их цаг зарцуулах уу гэсэн уучлалт гойход гэж хэлж байна. Яг үндэ өөрийгөө өмөрөхөд амар хэцүү. За уучлаарай алдсан байна гэж тий. Жишээ нь урчных шиг месси одоо торгуулийн тохиолдолд алдаатай хийгээд тэр чинь бүр амар дэлхийн хэмжээний урам хугаралт те дэлхийн хэмжээний хүмүүс өөлж ийн ингээд амар зарим нэг алдаа чинь те за сүртэй хүн алддаг л үсттэй гэдэг алдаа биш байдаг гэж. Ирмая номон дээр одоо тэр Ирмаягийн үед юудачуудын амсах гээд байгаа тэр нүглийн төлөөс бол зүгээр л нэг алдсныхаа дараа нэг 3 жил нэг юм ган гачиг болоо тэгээд арданлаа уучлаарай бурхан тий ингэсэн байна гэж хэлээд дахиад эзэн Илияг нэг хур бороо оруулдаг шиг тий ингээд шийдэг чих асуудал биш болсон юм. Бүр явсаар байгаа тэд нар бурхан өөрсдийг засаж залуулахыг хүсэн бүх зүйл дээр өөрсдийг өмөрсөөр хагаад сүлд эцэст нь толцсон байсан. Яг нэг эцсийн мөчтдөг тийм хүн өөрийгөө өмөрөөд тахаар тий. За сүүлийн удаа асууя. За ямар ч гэсэн өнгөрсөн харилцаа холбоогоо одоо тий. Өнгөрсөн удаага бодоод сүүлийн удаа нэг асууя. Яг хэлэх үг байна уу? Байхгүй юу вэ? Тэгээ дараад нь гэхдээ хүн ингэж өөрийгөө өмөрж байгаа үедээ нөгөө талд өөрийнх нь талаар юу байгааг тий. Энэ өөрийгөө өмөрч энэ бусад хүмүүсийг ингээд одоо буруу болгож байгаа энэ үйлдэл энэ одоо энэ хандлага дээр өөр дээрээ юу дуудаж байгааг бол бид мэдэхгүй гэж. Тэгэхээр бурхнаар шүүгдэж Иерусалим мөхөг болсон шалтгаан бол юу байгаа вэ гэхлээр би нүгэлгүй гэж хэлсэнд байгаад байна. Тэгээ бурхан хүнийг ингээд нүгэлтэйгээ гүжирдээд байгаа юм уу? Бурхан Иерусалимчуудыг ингээд те гүжирдээд ингээд устгах гад бүр ингээд нөгөө хүмүүсийн ярьдаг нэг чичрээд ингээд бүр өө хайгаад те бүр ингээд янз бүрийн хүмүүс явуулаад очиад Иерусалимчуудыг уруу татсан. Тэр
Уруу татагж байгаа гэдэг. Очоод нэг цаадуулгаа нэг ингээд гэхдээ тэр шунж байгаа гэж. Очоод нэг ийм юм хийлгээд гэхдээ тэр хийж байгаа гэдэг гэж ингэж дэлхийн ичхүүр ийм одоо гим нүглийн одоо юу гэдэг юм жишээ болгоод тэгээд дараад нь өөрөө та нар тэгэл намайг биш дандаа л тэр гим нүглээ сонгочихсон. Би таныг намайг сонгох болоо гэж олон удаа ингэсэн байхгүй гэж хүн шиг тийм зан гаргаагүй гэж. Бурхан үргэлжил яг Есүс Иерусалим хотыг хараад хожим нэг ойлоод бас хэлдэг шин. Иерусалим эзэн те дахиад дэгдээхийгээд алвчин доороо цуглуулдаг шиг чамайг ингээд өөр дээр авахыг ямар их хүсэж байсан бэ гэж. Хэдэн удаа хүмүүс биднийг хайрлах гэж оролдоод, ойлголцох гэж оролдоод бид нарыг ингээд биднэрт саад болоод байгаа. Тэднэрт гэхээсээ илүү биднэрт өөрсөд маань байгаад байгаа. Ам бүхтээ оршоод байгаа. Биднийг өөрсдийгөө олж авах саад болоод байгаа. Тэр тэднийг харчаад байгаа тэр гимнүглийг алга болгох гэж, болиулах гэж, зогсоох гэж, биднийг өөрчилөх гэж, биднийг өөрчилж аваад, өөрсөдтэйгээ нийлүүлж аваад амьдралыг сайхан туулах гэж, юм бүтээх гэж, хийх гэж те. Бас биднэрт хайртай юм болохоор тэр чигээрээ яваад байг гэж бодохгүй байгаа учраас биднийг ууртай байсан, биднийг эсэргүүцээд байсан ч хурж ирээд биднийг зэмлэж байсан. Эзний илгээсэн тэр олон хүмүүсийг биднээс өөх хайсан. Биднийг доромжилсан. Биднийг тэ одоо мөрдөн мөшгөж тэ биднийг эвгүй байдлаар бүр сүулдэ бүр ингээд бидэрт атаархаж байгаа ингэж. Хөөе гим нүгэл хийгээ явж байгаа хүнд хүн юу гэж атаархад тэ. Тэ? Тэгж бодож болохгүй байна. Иерусалим юудачууд яг тэгж бодсон. Хүн өөрийгөө хамгаалах, өөрийгөө өмөрхөд, зөрүүдлэхэд маш их хүч зарцуулдаг. Та бодоорой. Нэг удаа би нэг олон жил найз байсан эмэгтэйтэй хэрэлдсэн. Найзууд. Тэгээд хэсэг хугацаа тэгээд муудаад харилцаа тасарсан. Хэсэг хугацааны дараа таарлцсан. Ингээд нэг салбар дээр явж байгаа юм чинь таарлцсан. Таарлаад гэхдээ би уучлахгүй ингээд ботцсон байсан. Тэгээ би таарлаад өгчлсөн гэхээр тэнд би чамд хэлэхсгүй байсан юм аа. Тэдний хажууд би чам руу тэр үгийг хэлж дайрахсгүй байсан юм аа. Намайг уучлаарай гэж. Гэсэн чи юу гэж хэлсэндээ уучлахгүй байхгүй юм гэнэ. Үгүй. Тэгэхээр хүмүүс өөрсдөө ч гэсэн гим нүгэлтэй учраас хүмүүс бие биенийгээ өөрчлөхөд хязгаар, чадамж, хүч чадал гэж байдаг. Харин Бурхны өмнө бид гимшгүй. Бид бүр аврагдаж, өөрчлөгдөж, шинжлэгдэж, шинэ амьдралтай болж бидний олон үеийн туршид буруу барьж ирсэн зүйлүүд нураагдаад шинээр зөвхөн бидний энэ үе дээр баригдах, шинээр эхлэл тавигдах боломж байдаг гэдэг ингээд боддоо. Хүлийн зөвшөөрөх гэдэг бол маш чухал зүйл байхгүй. Гэхдээ гимшиж хүлийн зөвшөөрөх чинь чухал зүйл баг. Есүс Петр дээр үжээ те завин дээр чинь гараа номлож болох уу гэж. Тэг номлож хэсэг номлолцны дараа одоо та нар завиндаа бүгдээрээ суучих. Яваад нууран дээр очиж загс хэрэгтэй. За та сайхан номлолт юм байна. Өө та сайхан номлолт юм байна. Гэхдээ та загас магас барих дээр бол та уучлаарай шүү. Би мэдж байгаа шүү. Гэтэ шүнжэнгөө яагаад ч барьж чадаагүй шүү гэж. Тэгээд нөгөө Есүс каноны хэсэг байдаг байхгүй. Есүс зүгээр ингээ Петр руу гараа сунгаад хийгээд үзэлтэй миний хэр хийгээд үзэлтэй гэсэн хардаг байхгүй юу. Яг тэр хэсэг аягүй гоё. Тэнгууд Петр та хүсэж байгаа бол тэгээд яах вэ гэд ингээ завиндаа суугаад дараад нь дүүрэн загс бариад далайн одоо юуны нуурын давлгаанаас болоод биш харин хитрхи их загас ачснаас болоод баг завин живэх шахчих яг тэр үед Петр Есүс рүү орж аваад одоо л миний хэлэх цаг. Есүсийг бассан та. Есүст бүрэн итгээгүй дээ. Тэ өөрийгөө одоо Галилийн хамгийн мундаг загсчин гэж бардаж явсан та. Одоо л уучлахгүй байх цаг. Есүс би нүгэлтэй хүн. Хатаас яв гэж. Есүс түүний амьдралд загас барьж өгөх гэж ирээгүй. Тэ? Есүс түүний амьдралыг залруулах гэж ирээгүй. Есүс түүнд шинэ амьдрал, шинэ дуудлага, шинэ хараа, шинэ амьдралыг шинэ ажлыг өгөхөөр ирсэн. Петр харин тэр үед бол зөрүүдлээг шууд
Есүсээ би нүгэлтэй хүн надаас яваач гэсэн. Харин дараад нь хүмүүсийн өмнө бол Петр сайхан зүрдэлж байгаа шүү дээ. Чи юу вэ? Есүсийн дагалдагч л гэж. Мэдхгүй дэрийг чи мэдхгүй мэдээ. Чи Галилийн аялахтай байна да. Чи тэдний нэг юм биш үү? Би та нарыг юу яриад байгаа ч зүгээр ойлгохгүй шүү заа яа гэдэг. Гэ Петрийн нэг юм өөрийгөө өмөрч ингэж хүлэн ширх байгаа дуулаа надад бүр сонсогддог одоо. Бас надад юу гэж сонсогддог. Харин тэр олон Петрийн өөрийгөө өмөрсөн, өөрөөрөө бардсан, түрэгдсэн тэр олон үг яриануудын дотор хамгийн тод сонсогддог. Би гэмтэй хүн. Та надаас яваа. Надтай хамт яах гэдэг. Надаас илүү мундаг хүмүүс зөндөө байх шин. Заавал яагаад намайг дагуулж явах гэдэг. Өөр хүмүүсийг дагуулад яваач. Саяхан би таныг баслаа шүү. Саяхан би таныг үгүйсгэлээ шүү. Саяхан би таныг өөрөөсөө доогор гэж бодлоо шүү. Тэгэхээр та энэ тэгж бодсон гэдгийг мань мэдсээр ижиж намайг яагаад дагуулж явах гэдэг. Энэ бол Петрийн хувьд чухал зүйл байсан. Харин Иремая 20 дугаар бүлгийн 35 дугаар хэсэгтэр би гимгүү уур хилэн надаас зайлсан гэж. Гэхдээ бурхан шийдгүүл шийтгэхээр л байсан шүү гэдэг үгийг хэлж ийн гэдэг чинь шийтгүүлэх юм хийгээд яваад байгаагаа юудачууд ойлгоод исэн гэсэн үг байхгүй. Шийтгэх байсан бол тэгэхэд л шийтгэж байсан. Шийтгэх байсан бол 3 жилийн өмнө, 4 жилийн өмнө, 17 жилийн өмнө те эсвэл сарын өмнө тийм өмнө дээр бурхан биднийг шийтгэгээгүй гэж одоо бүр хотыг сүрүүлээд одоо шийтгэнэ гэж юу. Одоо тэр үеийг бодох юм бол бид нар чинь харин гайгүй л амьдраад байгаа шүү. Бас арайч бас тэр үеийг шиг бүр аймаар нүгэлтэй амьдрахгүй байгаа шүү гэж ярих нь бол хүмүүс бие биенийхээ өмнө та тиймдээ бас гэж бодоод өнгөрч зүйл болох боловч бурхны өмнө шийтгэл бол аль хэдийн зогтсон шүүхэн шийдвэр алх модон алх аль хэдийн зохигдсон гэсэн үг. Бурхны ард түмэн ер нь бол хүмүүс ард түмэнд бурхны өмнө өөрийгөө өмгөөлөх шаардлага байхгүй. Учир нь өмгөөлөгч нь бурхан өөрөө байхгүй. Бурхан өөрөө дэмлээд өөрөө өмгөөлдөг гэсэн. Харин хүмүүс бид нартай би одоо жоохон тайлбарлаад гэх. Надад нэг өөрийнхөө зөвийг батлах хугацаа өгөөдгөөч. Надад нэг жоохон цаг өгөөдгөөч гэжсэн. Тэр одоо ямар хүн гэдэг вэ нөгөө юу лээ нас юу лээ тэр үүдэж одоо биелж чаддаг. Тим нэг юм залуучууд те эмгтээчүүд залуучууд нэг нэгэндээ те тэрнийг хайрыг нь авч явж байгаа дараад нь хайрыг нь алдах вэ гэсэнтэй цаг хожихын тулд одоо те ингээд өөрийгөө зүгээр уучлаарай гэж хэлчихгүй ингээд өөрийгөө ингээд батах гэж ингэж идэг шиг хүмүүс бид нар хоорондоо нэг тиймэрхүү ядсан арга хэрэглэж болох боловч бурхны уур хилэнг бол тийм байдлаар хойшлуулахгүй. Зүгээр л Давид чиг гоё л да. Би өгтлээ шаналж байна. Бурхан намайг дайснуудын маань гарт битгий өгөөч гэж. Энэ чинь л бурхны сэтгэл нийтэд байгаа байхгүй. Би юу хийснээ мэдчихээн. Гэхдээ үр дүн бүр ямар амар байхыг та бол мэдж байгаа. Тийм болохоор таны хүн байж ш. Тийм зүйлийг хийсэнд намайг уучлаач. Би бүр хөтлөө шаналж байна. Намайг дайснууд минь битгий өгөөрэй. Та өөрөө мэдээд намайг шийтгэхдээ харин намайг өршөөгөөрэй гэж хэлж байгаа Давидын төр сэтгэлийг л бид нэр өвлөх хэрэгтэй. Хин ч гэмгүй биш. Итгэл байлаач тань бигээр би хүчээ хоосон байна. Усан дээр алхах хүч байлаач тань бигээр би эрэхтүүл хүрнэ. Таньгүйгээр дуусан дуунууд минь хийх хоосон хашгираа. Тиймээс би таныг газар төрж байна. Таны хүнд итгэх дуунууд илэрхийлж баршгүй үгсээр дүрээ. Таныг магтах зүрх минь таны тухай мөрөдлөдөр дүрээ. Загас мэг таусэн ичгүрийг тавсан Янч нэмэлсэн дахин ирж хаш
хашлахаа тиймээс би таныг би энэ газарт хүндэтгэе. Олиг нүлгэх итгэл байлаач тань бигээр би хүчээ хоосон барнаа. Усан дээр алхах хүч байлаач тань бигээр би эрэгдүүлэх хүрнэ. Таньгүйгээр дуусан дуунууд минь хийх хоосон хашгираа. Тиймээс би таныг би энэ газар төрж байна. Таныг хүндэтгэх дуунууд илэрхийлж барашгүй үсээ дүрээ. Таныг магтах зүрх минь таны тухай мөрөөдлөөр дүрээ. Таас мэг та үсээ чүрийг тавсан үхлийг ялж амилсан дахин ирж хашлахаа. Тиймээс би таныг би энэ газарт хүндэтгэе. Энэ өглөө бид хамтдаа Иремья 2:35. Би гимгүй уур хилэн надаас үнэхээр зайлжээ гэж чи хэлсэн. Үзэгтэн би нүгэл үлдээгүй гэсний чинь төлөө би чамайг шүүх болно гэсэн ишлэлийн даваа бид энэ өглөө хамтдаа суралцлаа. Тэг үнэхээр бодооштай хүн бүр дороод хунгаахч бодох өөрийгөө дүгнэх цэгнэх тэдгээр цагууд байсан бахаа гэж бас найдаж байна. Тэгэхээр хүний өмнөөс буруу хүлээж байгаа хүмүүс бол бааtruуд гэж бол би боддог байхгүй. Харин өөрийнх нь төлөө хин нэг нь буруу хүлээчээд байхад одоо талархах зүрх сэтгэлгүй юмнаас малтарлаа. Гайгүй өнгөрлөө тий. Ингэж өөрийгөө хуурж байгаа хүмүүс бол амьдралаа сөөрүүлж байгаа хүмүүс байхгүй. Заримдаа бусдын өмнөөс буруу хүлээх юм уу бусдыг халахвчлахад Библийн нэг ийм үг санаанд ордог л да. Хайр гэдэг бол тоо томшгүй олон гим нүглийг халахалдаг юм а гэж. Энэ бусдын буруу хүлээх нь нүглийг өмгөөлж байгаа хэрэг ерөөсөө биш. Харин боломж олгож байгаа хэрэг байхгүй. Одоо юу гэдгийг хэрвээ тэр хүн өөрөө буруугаа хүлээсэн бол гайгүй байсан. Харин хүн өмнөөс нь буруу хүлээсэн бол тэр хүн илүү одоо үр уршигтай хэцүү байдалд орж байгаа гэсэн үг байхгүй. Гэтэл тэрийг гайгүй өнгөрчлээ. Болчлаа гэж ингэж бодох юм бол харамсалтай. За тэгээд ингээд бүгдээрээ хамт маргааш нэг дугаар яваад амарна. Тэгээд таавхан Германы шүтэр нэвтрүүлгийн төлөө залбирч, манай радио үйлчлэлийн төлөө залбирч бас бидний ус дэмжиж, тэ биднийг янз бүрийн залбирлаар болоод бас санхүүгээр бас дэмжих боломж бас байгаа шүү. Тэгээд манай Германы шүтрийн одоо нэвтрүүлгийн доотлог санхүүгийн бол явж байдаг. Тэгээд одоо та бүхний амьдралд бүх зүйл нэмэгдэж байгаа шиг бид нар ч гэсэн радио нэвтрүүлгийг явуулахад бол тодорхой хэмжээний бас хүндрэл бэрхшээлүүд бас гарсаар л байна. Бид нар шууд явагддаг нэвтрүүлгүүд болон бас баг дээрээ хүмүүс нэмж амаар байна. Бидэрт нэг дахиад нэг хөтлөгч бас нэг продюсер хэрэгтэй байгаа. Одоо тийм болохоор та бүхэн бас эзэн манай багт та бүхэнтэй хамт эзний үгийг ирэн хайж бас Тэнгэрийн хаанчлалыг Монголд ирэхийн төлөө хамт үйлчлэх хүмүүсийг илгээхийн төлөө та бүхэн бас санал болгондоо залбирч өгч байгаарай гэж хүсэж байна. За ингээд одоо гэдгийг нэг юм ингээ ойртод бариараа ойртод ирэхээр нэг нөгөө өвдгөөрөө гүгээд юм шиг санагддаг гэдэг шиг. Германы шүтрийн энэ удаагийн сезон маргааш өглөө яваад өндөрлөн та бүхэн маань бидний төлөө маш их залбирч хамт байдагт маш их баярлаа. Ингээд өнөөдрийн залбирлыг хамт хийе. Эзэн минь та өөрийнхөө хүмүүсийг энэ тэнд
өөрсдийнхөө буруугаас бас бусдын буруугаас олж туулсан янз бүрийн зовлон хүнд нөхцөл байдлуудын дунд ямар байдалтай байсныг та харж байна. Одоо хамт тайлбарж байгаа хүн болгон хэзээ нэгэн цагт ийм хүмүүсийн өмнө би уучлалт гуйж буруугаа үлээх нь зөв үү? Энэ хүн ч гэсэн буруу зүйл хийсэн байхад би яагаад төрүүлж уучлалт гуйх ёстой вэ гэх ийм хүнд хэцүү сэтгэл зүйн маш дарамттай, ичгүүртэй, хүнд сонголтуудын өмнө ирж явах үед та биднийг харж байсан. Та бидний зүрх сэтгэлийг та хамгаалж өгөөч. Ямар ч нөхцөл байдлын дотор таныг гих, таны бидэнд суулгаж өгсөн тэр хайр, уучлал, тэр үнэт зүйлээр дүүрэн тэр зүрх сэтгэлийг, урамыг алдахгүй байхад та тусалж өгөөч. Бид нэр буруу зүйл дээр нэгдэхгүй байхыг хүсэж байна. Хичнээн нулимстай, шарахтай, хичнээн зовлонтой хүнд байсан ч гэсэн бид зөвийн талд зогсохыг хүсэж байна. Тийм болохоор та бидэнд хүч чадлыг өгөөрэй. Өөрийгөө өмөрөхгүй, таны өмнө бол өөрийгөө өмөрөх зүйл байхгүй, таны өмнө хэлэх зүйл бол байхгүй. Учир нь бид өөрсдийнхөө хийсэн зүйлийг мэдж байгаа гэж бодож байгаа ч та бол бүр юу хийчихв, ямар үр өшигтэй юм хийчихв гэдгийг нь мэдж байгаа учраас таны өмнө хэлэх зүйл байхгүй. Бүх зүйл биднийг уучлаарай. Бүх зүйл дээр биднийг илүү итгэлтэй, илүү төвчээртэй байж чадаагүй уучлаарай. Та тэгээд биднийг урамшуулж хүч чадлыг өгч ариун сүнсээ та биднийг удирдах мэрэгэн ухаанаар дүүргэж өгөөрэй. Бас биднийг зоригтой ойлгож өгөөрэй. Бас тууштай өөрийгөө шахдаг би бурхны охин, бурхны хүү гэж өөртөө хэлж чаддаг. Итгэлтэй, итгэмжтэй байхад та биднийг хөтлөөрэй. Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцай. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.